Хойд нас. Та хойд нас би гэдэгт итгэдэг хүн. Энэхүү зохиолын бүтэн хувилбар Mbook аппликейшнд орлоо. Хоёрдугаар хэсэг. Сумын төвөөс гэр хүртэл овоо хол. Энэ замыг хандаа туулах гэж яарсангүй. Нөгөө залууч адил байгаа болтой морин алхуулсаар явлаа. Эдэрч өөрийнхөө тухай, гэр бүлийнхэн тухай хандаад ярьсаар явхад бүсгүй түүний хоолойн сайхныг биширч чимээгүйхэн сонссоор явв. Эдрийн аав нь эдрийг төрөхөд унган багаасаа нөхөрлсөн найзтан хүргэн болгож өгнө гэд. Хоёр ойтой байх үед нь сүй тавьсан гин. Тэр аманд аач хурж эдэрч эцгийнхэн захиасыг биелүүлэн гэрэлжээ. Тэр миний эхнэр гэхээсэн илүү миний хамгийн сайн анд нөхөр минь угаана. Нөгөө үлгэр туйл дээр гараад байдаг хайр сэтгэлгээ чинь бидний дунд байгаа үгүйг мэдэхгүй юм. Ямар ч тач муухан ирээс дээр шииртэй арыг минь бадтааж нэхэл дагуул болоод байдаггүй занд нь л би дуртай гэж эхнэрийн магтав. Хандаа нэгийг бодлоо. Өрд дөнгөж хүний эхнэр болцоход айлын найран дээр сууж байтал хоймор газаалдаж суусан халамцуу нөхөр нь өөрлөн эрүүгээрэн зааж сайхан юм гэд авч суусан биш. Хачин муухан аашны толомтой сууж шиг боллоо шүү. Гээд маргийн хөхөрж байсан санаанд оржээ. Гэтэл үнэн хэрэг дээрэн хандаа аашлаад байсан удаа нэгээх нь ч үгүй. Санаатаагаар түүний нэр төрийг гудаан доромжилж өөрөөс нь өөр хинж тоохгүй болгож байвал Баатарын санаа сая нэг амарна. Тэрж сансантан хүрсэн. Эдэр танаа хүнийг хэн гэх вэ? Танаах хэр зэрэг мал хуйтав? Ийм хөөрхөн хүүтэй юм чинь инээдхөр цалигсан айл байгаа бах та. Гэхэд хандаа баахан ичв. Манай нөхрийг Баатар гэдэг. Хадам талаас голцоо нээсэн 700-аад юм би. Нөхөр минь л наашаа цаашаа болгодог юм. Би ч анхаагүй л амтан л та. Гэж хэлээд ихэд сэтгэл дундуур байгаа болтой доош гарч явтал эдэр мориныхон амийг татаж зогсоогоод хандагийн гараас адагхан тэр. Цочсон бүсгүй дээш гартал эдэр ервөсийн халуун дулаан харцаар өөдөөс нь ширтэж байв. Би бүсгүй хүнийг уруу дороо явахыг харах дургүй. Тэр тусмаа өөртөө байгаа энэ гоо үдсгэлэн үл ажраад уг үйлдэлэрэн өөрийг нь гутаахад би хамгаас дургүй. Хүн юу ч гэж хэлж болно. Ханилсан ханийн хүртэл урвж дорвдог цаг. Хүн өөрөө өөртөө л хамгаас сайн байхад бусд нь хаандаа болно гэж би боддог. Гэхэд хандаа мөн ихээр ичжээ. Гэхдээ залуугийн нүднээс харцсан салгамааргүй санагдана. Хадмуудын муухай ашинд бүх хөлзөж нөхрийн хүйтэн харцанд тэмтчиж явснаас хүний ч нүд рүү олигтойхон харж чадахгүй болсон өөрөн өөрийгөө ч мартан түүн рүү ширтсээр байлаа. Андыг уян дээрэн дөхүүлж өгөөд салгатан чи болвол надад нэг сайхан дээл урлаад өгөөч. Би үн мөнгийг нь төлнө. Хизээ болох вэ? Би ирээд авъя. Гэхэд бүсгүй 5 хоноо. Хоёулаа 5 хоногийн дараа урд уулын бэлд уулзъя гэд хоцорч гинэ. Тэр 5 хоног бүсгүйн хувьд хичнээн сайхан байсныг хэлэх юм. Зүгээр байх гэвч дотроос нь болиглсон тэр их догтлол цаг ойртох тусам улам дэвэрч шүнж унтхан болж. Энэ үед нөхөр нь зуршил ясуран хатуу юм эргүүлдэж гэр орондон ирэхгүй сураг тасарсаар сар хэртэй болсон байгаажээ. Өдөр нь мал ахуй, гэр ахуй, өр хүүхдэн асар нь тордож шөнийн уртад эдэрт зориулан дээл хэсгэж ойж байлаа. Зөвхөн эдэрт зориулж.
бүх сэтгэл зүрхэн шингэн мэдгсэн дээлинхэн хормойд гараан гарган хатгамал хатгава. Хоймор улсын завсраас нар мандаж угааг дүрсэлсэн тэр хатгамал цаанаа нарийн учир утга агуулсан гэдэг нь ойлгомжтой. Үүрийн таван чингээр бээрж хонсон талд өглөөний нар цэгийн туяагаан тусгасаар халуун элчрийн төөнөн мандаж байгаа нь Хандагийн амьдралд гинт орж ирсэн эдрийг төлөөлүүлж байгааж. Болдсон өдөр нь болоход Хандаа нөхрөн ирж буй дүрээсхэн хадмуудтан очив. Хадам ээж нь бэрээ нэгнүүдээр энж харахгүй буруу гарч суусаар гаргахынх нь өмнө чи хэрэг олигтойхон байсан бол миний хүү гадуур хэрэн хэсч явахгүй. Ингэж угаад инээ тэрэ хэрэг төвөгт орооцолдчихвол чамд та би гадуухан ярин шүү нөхөр минь. Гэхэн тэр Баатрин хэсүүл амьдралд гэмгүү байж гэмтэн болчих үед Хандаа мөн их гомджээ. Гэхдээ энэ айлын бэр болсноос хойш олигтой үг нэгийнхэн ч сонсож байгаагүй нь санаж бие барина. Эмнэлэгт үзүүлэн тариа тусал хийлгэн гэж худал эхэлж хүүхдийн хадмын дан орхиод гаргахад хадам ээж нь нэг юм чин гоёж хангалаад нэг л хаачин. Тэр харав уу? Нүүрэндээ тос дүрхчихсэн байгааг нь хөлд нь хий оржчихсан байх та муу шаарчин. Тэр Баатар хаагур дими тинээд байгаа юм. Хүүгийн эргэж тойрч асууж сургалж авахгүй бол гориггүй. Энэ годгонсон юм чин хүүгийн минь эзгүүд гэр орноо ачаад малаан туугаад явчихвал үгээгүй хоосрлоо штэ. Гэж нөхрөн шавдуулна. Болдсон газраа эргэхэд нар жаргах төхөж байлаа. Уулын цаагуур орхотон бүлийн шаргал туяагаан талаар нэг асгаж, зэрэглэлийн дунд тэр нь үеэлцэн хөвөлцөж, игээтэл урсгал ус шиг харагдана. Хандагийн зүрх цээжинтийн багтаж ятад болсонгүй. Дээл өгөөд буцахын хооронд гэж өөрийгөө тайвшруулвч олигтой нэмэр болсонгүй. Нарны буусан туяанд бэрч дэлбэгийн хумсан цэцэг дэрэгдэн ургасан байхыг үзээд тастаж авмаар санагдавч байгаль дэлхийдийн таавааран ургаж л вэ хэмээн бодоод хурууган элбэн өнгөрлөө. Гэтэл морал хуулан эрэхтүү ард нь гарлаа. Хөрхи зүрх нь амааран гарчих шахна. Ирэн морь. Зүлгэн дээр зэрэгцэж суусан залуус ойр зуурын ховживхэн ярьж суугцсуур Хандаа тэв хийдэл эвгсэн дээлэн эрийн даванд бон авчирсан гаргаж өглөө. Эдэр нүдэндээ ч итгэсэнгүй. 5 хоногийн дотор ийм сайхан дээл урлана гэдэг их уран хүний шинжтэй. Их сэтгэл гаргаж. Хандаа маш их баярлалаа. Ийм сайхан дээлийг өмсөх тавилан олдно гэдэг чинь асар их хов заяа байхгүй юу? Гэж ирээд баярлсан сэтгэлэн илэрхийлжээ. Хандаа ээжээсийн дээл оёх, хадгамал хийхийг сурснаа ярьж багнаас сан бас нөхөр төгөн өнгөрүүлсэн хадуухан хэдэн жилийн ярьж суусаар нэг мэдхэд нар жаргаж бүрэн хич өнгөрч байв. Тэр сандарч яадаг үлээ таныг бүр хуйчгаж гэрийнхэн чинь хүлээж байгаа та. Бошуу яв. Гээд год үсрэн босоход эдэр огтхон ч яарсан шинжгүй хойш тохойлдож хэвтээд амандан өвс цууж хэвтэн. Тэвдэж зогссон Хандааг хараад үндийн босч гараас нь татаж буцаан суулгаад. Та тайван бэ? Би хаашаач яраагүй. Гэхэн тэр. Энэ үг Хандаагийн дотор халуу төөнүүлж орхиход тэр хэрхэн мэдэхгүй тэвдэж байлаа. Эдэр Үндэ манай эхнэр намайг тэгж хүлээдгүй юм уу? Хүлээдгүй ч юу байх вэ? Хүлээхэн хувьд хүлээх нь мэдээж хүний эхнэр хүн байна та. Би л харихаа байсан гэхэд арай биш юм аа. Харих хүсэлгүй л болоод байх юм. Гээд өөрийн амьдралын хүнд ч хэлээгүй нууцаан дэлгэжээ. Тэд
хүүхэдтэй болдоггүй гинэ. Асуудал хиндэн байгааг мэдэхгүй ч амьдралд нь зөвхөн хүүхдэл дутуу байгаа гинэ. Шулганан ярьж, ганганан дуугарч, тентэр тунтар алхах үр хүүхэдгөө удахаар хосын дундаа хайр гэж зүйл хаашаа ч юм сарниж алга болоод. Харилцаж ярилцсан ч холдоод хамт амьдардаг бэлэг тэмдгийн чанартай болж ирдэг тухайч идэрхэлв. Андагийн үрж явсан хүүг хараад сэтгэлийн шарх нь ирэхгүй эргэж сэтэрсэн гин. Ханда түүний яриаг сонсон цуг шаналж байх үед ч идэр атгсан гараан тавьсангүй. Тэгснэн гинэт би танаас нэг хэцүү юм гуйж болох уу? Та зөвшөөрөхгүй ээж ч болно. Гэхдээ та намайг буруугаар битгий ойлгоорой. Би өөрөө хайлын ганц хүү. Ээжигээ мэдээ орохосоо ч өмнө алдсан. Төрхөөсөө л олон хүүхдийн мөрөөс болсон хүн. Гэхэд хандаа түүнийг юу ч гуйсан зөвшөөрөхөд бэлэн байсан тул дуун дээр нь толгойд өгчээ. Би таны ингэрт жаахан наалдаж эхийн сүүний тансаг үнэрийг үнэртэж болох уу? Танд эвгүй байвал зүгээрээ. Би таныг буруугаар ойлгохгүй. Та ч бас намайг буруугаар битгий бодоорой. Хэрэг галзуу солиотой амтан гэж бодож байгаа бол та явж болно шүү. Би таныг уяагүй. Гэж баахан тайлбар тавив. Энэ бүхнийг дуустал сонсож суусан ханда хөгцсөн ихэр дээлийн хэн бүсийг тайлж Ингрийг задгайлахад хөмөрсөн аяг шиг хоёр хөх буулцсан гараад иржээ. Чинсэн хөхнөс нь асгарсан сүв дээлийн Ингрийг хэдийн мэлаагаад амжиж. Үүнээс багхан санаа зовж Ингрийн хомох гэтэл идэр гараас нь татаж болиулаад нүүрийн түүний цээжинд наан бэлхүүсэр нь чанга тэвэрлээ. Шөнийн одод тодорсон тэнгэр лөө гарч гівдсэн бүсгүн Ингэрт наалдаж урд амьсгаагаар сүүний үнэрийг шунаглан хүрдсэн залуу хандагийн хөхний холд бүлийн уруулаанаа үнслээ. Энэ ёр бусын таата хэрнэн айдастай мэдрэмж байв. Халуун амьсгал хоёр хөхийг нь ээлжлэн төөнөж байсан нь хүзүү гүрээр нь асч ирэхэд бүсгүй ирэхгүй нүдэн анж нумалцсан гэдийлээ. Идэр нэг гараараа бүсгүй мөрнөөс урж өөртөө улам татхад бүсгүй дотор хизээнэл ийм байх ёстой юм шиг иймэр юм байсан. Эсбүгээс энэ мөчийг л хүлээж байсан аятай халуун дотн мэдрэмж төрөв. Ариг сархад үнэрдсэн хошуугаар үлгэхээс илүү сайхан жаргал уруулдан учран залгахад мэдрэгддгийг хандаа анх удаа мэдэв. Өдөр ханхар цээжинд нялхран төврүүлэхин жаргал гэж ийм зүйл байдгийг тэр бүх биеэр нь таашаан сойрхож байлаа. Тэр эдэртэй байх хорон мөж бүрийг шимтэн амсаж таашаахын дээдэр таашааж байв. Үүнээс илүү жаргал хорвоод үгүй юм ээ. Үйлдэл тавилан эдэлсэн ч үргэлжид түүний Ингэрт шигдэж баймаар энэ сайхан үнэрийг хантал үнэртэж эрхлэн тунж баймаар. Даанч энэ чаргалд эцэс төгсгөл гэж байвч ханаж цадах сэтгэл гэж үгүй ажээ. Хойднаас та хойднаас би гэдэгт итгэдэг хүн. Энэхүү зохиолын бүтэн хувилбар Mbook аппликейшнд орлоо.